Сайн байцгаана уу, номтой болгоос зарладаг намастэй хэмээх тарин залбирлын групп маань эрх даваа гаргахынхаа бүртгэлийг авч ийн. Тийм учраас та нартаас залбирал тарныхаа энэ группийн талаар жоохон бяцхан мэдээлэл өгье гэж бодож байна. За ингээд нийтдээ 21 өдрийн турш бид нар ингээд өөр сэдвээр залбирлуудыг бэлдээд тэр залбирлыг нэвтгчүүлж өгөх тарныг нь бэлдээд тэр тарныг нь дуулаж цээжилж одоо өөрийнхөө амьдралд хэвшүүлэх тарны дуулалыг нь бэлдэж өгсөн маш гоё хичээл байгаа. Ер нь орсон бүх хүмүүс маш сэтгэл өндөр байдаг. Яг бяцлал хийсэн юм шиг үйлчлэгээ авлаа гэж сэтгэлээ надад хуваалцдаг. Ямар зоригтой байсан бэ гэхээр хүний дотоод дуу хоолой гэдэг чинь ингээд маш ганцаардсан байт юм байна л да. Ер нь л ингээд өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг гаргамаар, гуймаар, залбирмаар, даатгамаар, илчилмээр байгаад байдаг. Гэхдээ бид нар нөө залбирал гэдэг арга барилыг нь мэдэхгүй учраас өөрийнхөө дотор ингээд маш олон хэлмээр байгаа, ярмаар байгаа зүйлүүдэд хадгалаад байдгаас болоод дотоод сэтгэлийн дуу хоолой маань дотор ингээд хуримтлагдаад байдаг. Хуримтлагдаад байхаараа гомдол ч юм уу, өвчлөл ч юм уу, сэтгэл зүйн асуудал болчих гээд байдаг. Харин хүн өглөө болгон залбирч сураад өөрийнхөө дотор хүсэж байгаа зүйлээ хэлээд, талархаж байгаа зүйлээ хэлээд, дуудаж байгаа зүйлээ хэлээд ингээд хөвсчгээр яг л бяцлал хийж байгаа юм шиг дотроосоо өөрийгөө чөлөөлөөд, өөрийгөө цэвэрлээд, энерги хамгаалаад мөн таталцлын үйл гэж байгаа шүү дээ. Хүн амьдралд юу бодно, юу хэлнэ, юу мэдрэн түүнийг яг ингэж өөртөө дуудаж татдаг учраас өдөр болгон нэг шин сэдвэр залбирч дэлхийн ертөнцийн эргэн тойронд байгаа эрэг энергиудтэй өөрийгөө даатгаж хэлснээр яг тэр эрэг энергиудтайгаа ойрхон байгаа одоо мэдрэмжүүдийг, амьдралдаа боломжуудыг өөртөө дуудах, татах боломжтой гэдэг юм байлээ. Энэ бол ингээд маш гоё тийм ичээтэй юм шиг мэдрэмж байсан. Миний хувьд амьдралдаа залбирч сураад, ичээ авдаа дэлхийн ертөнцийн энергиудтэй залбирч сурж байхад бол надад хамгийн одоо амьдралын хамгийн гоё мэдрэмжийг өгж ирсэн учраас энэ залбирал гэдэг зүйлийг хүнд бас дадуулчихсан, сургачсан, эхлээд ингээд нэг юм жишээ олгоод үгийн сайхан гаргаад өгсөнсөн гэдэг одоо тим сэтлээс энэ залбирлын намастай гэдэг тарнын группийг гаргасан юм аа. Гэтэ залбирал гэдэг бол хүний яг чин сэтгэлийн дуу хоолой учраас хин нэгний өмч биш. Яг миний ингээд бичсэн боловсруулсан байгаа залбирлаар та залбирна гэсэн үг биш. Тэндээ санаа аваад эхлээд залбирч үзээд өөрийгөө дадуулаад сэтгэл зүйтэйгээ холбогдож гинүү гэдгээ мэдрээд ер нь ингээд сурсныхаа дараа бол хүн өдөр болго өөртөө бүхэл үед ингээд залбирдаг, даатгадаг, зөв өгөөдийг зөв холбож хэлэх нь бол одоо амьдралдаа маш том алхмуудыг бас хийж байгаа гэсэн үг ээ. За тэгээд тарин гэдэг бол маш хүчтэй, өндөр гэрцтэй, ариун, эртний хүчтэй өгнүүд байгаа. Айл эртэлтэй хүн төрлөختнийг бүх цаг үед тарин гэдэг зүйл хамгаалсаар, тарин гэдэг зүйл одоо даатгасаар, одоо улам энергижүүлсээр ирсэн одоо таринуудыг бас тарины дуулал олгож ингэж би өөрөө одоо боловсруулж оруулсан байгаамаа. За ингээд 21 өдөр 21 өөр сэдв байна гэдэг бол 21 талаас нь өөрийгөө залбируулж үзэж гин, шалгаж гин, мэдрүүлж гин те. За мөн өөрт нь аль сэдвэн ингээд сэтгэлийг хөдлөж гин, тэр сэдвтэй холбоотой залбирал, даатгал танд гэрчлүүд хэрэгтэй байгаа юм байна гэж өөрийнхөө сүнсний мэдрэмжийг оншиг нь олоод өөрөө өөртөө ажиллах ийм хичээл байгаа шүү. Ингээд намастай группуд гой бүртгүүлж үзье. 21 өдөр өглөө болгон гой тарин уншаад өөрийгөө нэг сэргээ гэж бодож байгаа бүх хүмүүсийгээ одоо урьж байна. 5 сарын 4-ний 1-р өдрийн ангида бүртгэлээ авч байгаа учраас одооноос ингээд хүмүүс мань бүртгүүлээд групптэй ороод хичээлээ 1-р өдрийн өглөө 6 цагаас сонсноо. 21 хичээл мань өглөө болгон 6 цагт орно. Өдрийн турш хадгалаад маргааш өглөө 6 цагт нь шин залбирал, шин тарны хичээл нь орох үед нь өмнөх өдрийнх нь ингээд устдаад явдаг. Яагаад вэ гэхээр ингээд байж байгаа л нэг ороод үздэг хичээл биш те. Өдөр болгон шинээр 10 минут өөртөө зарцуулаад тэр өдрийнхөө сэдвийн залбирлыг сонсоод тарнаа уншаад ингээд өөртөө дадуулаад хэвшүүлэх зорилготой учраас ийм одоо зарчмаар явагддаг байгаа. Юу ч хэрэггүй танд. Ерөөсөө ганцаараа байх ч юм уу, гой тайван байх, орчин хэрэгтэй 10 минут тэр бэлдсэн тарнаа сайхан сонсоод мэдэрж гинүү гэдгийг ойлгоод дагаж хэлээд дагаж уншаад дагаж дуулах ийм л юм хэлээд байгаа. Тарин гэдэг бол одоо нээж өгдөг учраас залбирч тарин уншиж одоо тарны дуулал дууд сурна гэдэг бол таны хувьд бас амьдралдаа яж байгаа маш гоё алхмуудын нэг болох байхаа. Яг одоо энэ цаг мөчид таныг сэрээсэн маш гоё үйлдэл болох байхаа гэдэгт би итгэлтэй. За ингээд бүртгэлээ эхэлж гин сонирхож байгаа хүмүүс маань бүртгүүлээрэй.